зөндөл хэллээ л дээ. Тэгээ би энэ зүгээр нөгөө хуулийн уншиж үйл гэж бодлоо. За ер нь бол манай Булган туяа дэд дарга бол маш өндөр боловсралтай, маш одоо уг нь туршлагатай 2 дахь удаага сонгогдсон ийм мундаг бидний хүндэтгэх ёстой улс төрч мөө. За тэгээ харамсалтай нь одоо ардын нам маань 2 хуваагдчихад нэг хэсэг нь шахсаар байгаад үндсэн хуулийг зөрчүүлсэн. Шахсаар байгаад. Нөгөө хэсэг нь бити зөрчөөч гэж зүгээр амаа цацтлын гараал хэлээд байгаа шүү байсан. Тэг шүнжэнгөө элдвэр дуудаад эсвэл гарч шивлийн бахархал хийгээд нөгөө ирээгүй хүмүүсийг хүчнээ цолсон шүү дээ. Мессеж ирсэн шүү дээ. Алын шүү ПМ нь ирж хуралдаа орооч. Шүнжэнгөө ирсэн шүү. Бараг дөөжлөө шүү гэсэн мессеж шүнжээ ирсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хууль зөрчүүлэхийг дарамтлсан. Одоо надад энэ мессеж нь байгаа. Тэ тагнуулд өгмөр юм бэлээ. 80-та утаснаас дүүжлээ шүү очиж наад хоёроо огцруул гэд. Ингэж их дарамтны дунд бид нар ирсэн шүү. Тэгээ яагаад одоо бидний юу гадаг ойлгохгүй. За үндсэн хуулийн цэцгийн шийдвэр маш тодорхой гарсан байгаа шүү дээ. Одоо дүгнэлт гэх юм уу? Булган туяа гэж жагаад бүр ингээд 1 2 гэж заасан байна шүү дээ. Нэгт нь Булган туяа нь Монгол Улсын их хурлын гишүүн Булган туяа нь Монгол Улсын их хурлын чуулганы нэгдсэн уралдааныг даргалахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн тим юм. Нөгөө бидний амаац суцтал ярьсан 43-ийн 1 энийг зөрчсөн тогтоогдсон гэд ингэ бичиж. За тэгэнгүүт дахиад нөгөө үндсэн хууль дээр чинь юу гэд бичсэн бэ нэ гэхээр одоо энэ Булган туяаг яах вэ гэдэг асуудал яригадаад байна л дээ. Тэгэхээр юугээ бичсэн бэ нэ гэхээр Монгол Улсын их хурлын тухай хуулийн 9-3-аар Монгол Улсын үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал Улсын их хурл хүлээн зөвшөөрч түүнийг нь эргүүлэн татах хэсэг асуудлыг хилэлцэн шийдвэрлэнэ гэдэг. Тэгэхээр Улсын хурлын гишүүн Булган туяаг цэц тангаргаасаа нисэж үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнсэн байж шүү дээ. Би сайн уншичлаа. Дүгнлээл бол их хурл хилцэн шийдвэрлэнэ гэд 9-3-аар заасан байна. Тэгэхээр одоо Улсын их хурлын бүрэн мэдэлт байгаа. Бид нар эргүүлэн татах хэсгээ бид нар шийднэ. Татахгүй ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь. Хамгийн гол нь хуулиа дагаад хилцэх ёстой. За үлдээх хэсгээ дахиад бид нар шийдэх ёстой. Түүнээс биш манай бүлэг шийдсэн юм гэд. Тэгээ танаа бүлэг үндсэн хуулийн дээр гараа шийдвэр гаргаад бид хэрэгжүүлэх ёстой бол энд их хурл байх хэрэгтэй мүү? Танаа бүлэг ерөн цаашдаа аваад явах ёстой юм шүү бараг энэ их хурлаа. Эсвэл 71 үлээ үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол тэр 71 гишүүнээ үндсэн хуулийн цэцэд өгөх хэрэгтэй. Тэгээд хэрвээ үнэхээр зөрчсөн тогтоогдвол 71 үлээ тарыг. Үндсэн хууль зөрчиж энд суугаад ах хэрэг байхгүй шүү дээ. За дараагийн нэг асуудал. Би бас нэг юм гайхаад байгаа. Одоо ингээ эвлээд нэгтчихэд байгаа мó тэгэнгүүтээ тэгээд энэ бүх үндсэн хуулийн зөрчилч ингээ хамаагүй болчихж байгаа юм уу? Өчигдөр та бүхэн шийдвэр гаргаад ингээд нэг нь бүлгийн дарга нэг нь их хурлын дэд дарга болж байгаа юм байна. Тэгэх юм бол танаа бүлгийн шийдвэр цаашид бүх зүйлийг шийдээд явах юм уу? Тэгвэл цөөнх байх хэрэгтэй мүү гэдэг асуултыг би бүр зориуд дахиж асуумаар байна. Тэгэхээр баасан жаргал гишүүн бол түрүүн тусад нь буюу үндсэн хууль зөрчсөн хэсгээр Булган туяа дээр шийдвэр гаргах ёстой гэж хэлсэн бол үгүй. 9-3-аар нэгэнд үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол эргүүлэн татах хэсгийг шийднэ гэд ингээ заасан байгаа. Тэгэхээр та өөрөө хуульч хүн. Энэ хуулиа бас үзэх хэрэгтэй.